Орой өдрийн үзэгчдээ хот мэдээллийн хөтөлбөр 17 сая төгрөгийн сонирхолтой зүйл боллоо. Улсын хурал дахь ардчлал намын бүлэг өнөө өглөө хуралдаж ерөнхий сайдын нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар тодруулсан. Улсын хурлын гишүүн Ганбат нэрээ татаж Эрдэнэтийн яамын амар жаргал Шиндийн сайхан бэлгнаар өрсөлдснөөс бүлгийн гишүүдийн 100% саналаар улсын хурлын гишүүн амар жаргалыг ерөнхий сайдын нэр дэвшүүлэхийг дэмжих юм. Энэ хуралдаанд нэр дэвших сайхан бэлэг болон ардчлал намын дарга Алтан хоёрын нарын хүмүүс оролцоогүй байна. Бүтэн 2 өдрийн туршид үргэлжилсэн ардчлал намын бүлгийн хурал өнөө өглөө болж 27 дахь ерөнхий сайдад улсын хурлын гишүүн амар жаргалыг нэр дэвшүүлэхийг 100% саналаар дэмжлээ. За өчигдөр тус бүлэг ихний байдлаар улсын хурлын гишүүн амар жаргал, засгийн газрын хэр хэрэглэх газрын дарга сайхан бэлэг, улсын хурлын гишүүн Ганбат нарын нэрийг дэвшүүлсэн. За ардчлал намын дарга Алтайгийн хувьд өөрийнх нь эсрэг санал өгсөн 8 гишүүнээс бусад улсын хурал сууж байгаа намын бүлгийн гишүүдээсээ сонгож нэр дэвшүүлнэ гэж бүлгийн хурлын өмнө амжиж мэдгдсэн. За гэхдээ ардчлал намын бүлгийн гишүүдийн дийлэнх нь үндэсний зөвлөлт хорооны шийдвэрийн дагуу бүлэг шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж дээрх 3 хүнийг гаргаж ирсэн юм а. За үүнийг ардчлал намын дарга Алтайг хүлээн зөвшөөрөөгүй учраас хурлыг орхиж гарсан. За ингээд ардчлал намын бүлэг ерөнхийлөгч Элбэг Доржтой нэр дэвшигчдийг зөвшөлтсөөр болж өчигдөр хуралд хойсон бүлгийн хурлаа хойшлуулсан юм а. За ерөнхийлөгчийн хувьд улсын хурлын гишүүн амар жаргалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн учраас өнөө өглөө ардчлал намын бүлэг ийхүү хуралдаж нууц санал хураахад улсын хурлын гишүүн амар жаргал 100% дэмжлэг авлаа. Бид нар ерөнхий сайдыг тодруулах зарчим баримтлахдаа анх удаага ардчилсан нам практикгүйгээр хоорондын жижиг зөрчилгүйгээр энэ асуудлаа шийдвэрлэж чадсан явдлаасаа гэдэг би бас онцлог тэмдэглэмээр байна. Өнөөдөр ерөнхий сайдыг тодруулах санал хураалтанд оролцсон нийт гишүүд тийм 100% саналаар Эрдэнэтийн яамын амар жаргалыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр үндэсний зөвлөлт хороондоо шилжүүлэх, дэмжүүлэх энэ шийдвэрийг гаргаж өгч чадлаа. Үнэхээр улс оронд тулгамдсан асуудлыг бид нар санал суулгахээсээ илүү ард түмнийхээ улс үндэстнийхээ эрх ашигт нийцүүлсэн, ардчлалынхаа үн цөлийг баталгаажуулсан ийм шийдвэр гаргах зайлшгүй тогтмол юм дээр ирсэн гэдгийг манай бүлгийн бүх гишүүд бол мэдэрсэн явдал байна. Тийм учраас Эрдэнэтийн яамын амар жаргалыг нэр дэвшүүлж байгаа нь бол улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хамгийн чадвартай бидний донд хамгийн чадварлаг боловсон хүчээ бид эндээ итгэж байна гэдгийг бол нэгдмэл саналаар хэлсэн гэж ингэж бодож байгаа. Одоо шийдвэрийг ардчлал намын дарга Алтайг үндэсний зөвлөлт хороонд оруулах ийм асуудал үүсэ гэдгийг тавд мэдээлээ. Ардчлал намын бүлэг 35 гишүүнтэй ч хуралдаанд 30 оролцож 27 саналаа өгсөн байна. За эрт 100% байгаагүй ч олонх бүрдсэн учраас санал хураалтыг явуулсан гэж ардчлал намын бүлгийн дарга мэдгэлээ. За мөн тус хуралдаанд ардчлал намын дарга Алтайг болон нэр дэвшигч сайхан бэлгнаар оролцоогүй гэж мэдээлэл байгаа. За ардчлал намын дарга Алтайгийн хувьд байсвар өөр байгаа ч бүлгээс нэр нь гарсан амар жаргалыг ерөнхий сайдд нэр дэвшүүлэх саналыг үндэсний зөвлөлт хорооны хуралд оруулах үүрэгтэй. За үүнийг ч дагаж мөрдөх ёстой гэж ардчлал намын бүлгийн дарга мэдгэлээ. Үндэсний зөвлөлт хорооны өгсөн тогтоол энэ надаар байж 12 дугаар тогтоол. Энэ тогтоол дээр юу заасан гэхээр ерөнхий сайдыг тодруулах болон засгийн газрын байгуулах асуудлаар улсын хурал суудалтаа намуудаа зөвшөлдсөж үндэсний зөвлөлт хорооны хуралд танилцуулах шийдвэрлүүлэхийг улсын хурал дахь ардчлал намын бүлэгт зөвшөөрсөн гэсэн тогтоол. Яг энэ хүрээний явж байгаа. Энэ зөвшөөрлөхийн дагуу бид өнөөдөр ерөнхий сайдаа тодрууллаа. Энийг бид нар үндэсний зөвлөлт хороонд танилцуулсан. Энэ мэдээллийн дараа ардчлал намын гүйцэтгэх зөвлөл хоролцсон. За гүйцэтгэх зөвлөл үндэсний зөвлөлт хорооны хурлын товыг зарлах ёстой юм а. За түүнчлэн үүнтэй зэрэгцээд ардчлал намын бүлгийн дарга Эрдэнэтээр ахлуулсан ажлын хэсэг засгийн газар байгуулах асуудлаар улс төрийн бусад намуудтай зөвшөлдсөж эхэлж байна. За эндээс харахад шинэ ерөнхий сайдыг тодруулах ажил нэг алхам урагшлсан боловч ардчлал намын үндэсний зөвлөлт хороон дээр бүлгээс нэр дэвшүүлсэн амар жаргалыг унгааж бас мэднэ гэсэн болгоомжл байна. Амар жаргалыг эдийн засгийн хямралаас гаргаж чадах хүн гэж шонхор маах мүүдэн зэрэг фракцууд дэмжиж байгаа боловч алтан газ дэмжихгүй байгаа. За үндэсний зөвлөлт хороон дээр алтан газ цөөнгүй саналтай. За тиймээс байдал хаашаач эргэж магадгүй гэж үзэж байна. Хурал намын шийдвэр хоёр тусдаа явж байгаа. Намын шийдвэр ямар гарлаа тэрүүгээр бас тусах шалтгаан бол нээлттэй байгаа. Гэхдээ би ийм явдал болохгүй гэж найдаж байна.
Ардсан намын бүлгийн хувьд ийм зүйл гарахгүй байхаа гэж найдаж байна. Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд амар жаргал болох эсийг Ардсан намын үндэсний зөвлөлт хороод эцэслэн шийднэ. Нэр дэвшигч амар жаргалын хувьд Улаанбаатар хотод төрсэн Москва хотын улсын ардын аж ахуйн дээд сургууль 1995-нд Их Британий Брэдфорд их сургуулийг тусч төгсчээ. Эдийн засгч мэргэжилтэд улсын хурлын гишүүнээр 3 дахь удаага сонгогдсон ажиллаж байгаа засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайдар мөн ажиллаж байсан нэг юм. Төрийн ордноос Баярмаа хатаж сурвалжлаа.